За эдийн засгийн яам тэргуун чадвар сайдын мэдээлэл өгж байгаа бодлого талархалтай байна. Нэлээд бас өргөн хүрээний мэдээллүүд өгж байна. За нэг хоёр зүйлийг тодруулж асууя. За нэгдүгээр нь бүсчилсэн хөгжил үзэл баримтлал дээр бол та хэд санаа ойролцоогч байгаад таарахад тэр бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хөгжүүлэх цааш нэнийг хэрэгжүүлэх дээр танаа яам судалгаа хэрэг хийж байна. Үүний нэг том жишээ нь одоо та засгийн газраас өргөн барьсан тэр хар орон хотын тухай хууль гэж би хараад байгаа. Хар орон гот бол нэг талаас Монголын түүхэн гот, нөгөө талаас газар зүй төвд оршиж байгаа гот. Үүнийг сэргээн байгуулж хийх нь бол маш том алхам. Магадгүй засгийн газрын 15 дахь том төсөлж байж болжшгүй тийм ээ. Тэгэхээр энэ одоо хуулийг жишээлээд баруун бүсийн, хойд бүсийн, төвийн бүсийн, говийн бүсийн, зүүн бүсийн төвүүдийг аль аймаг одоо хаана төв байна вэ? Энэ төвүүдийг хэрхэн хөгжүүлэх талаар эдийн засгийн яам судалгаа хийж гэнэ үү? Үүнийг та бүхэн хууль эрхцээ хувьд хэрхэн нээлттэй болох вэ? Тэр төв дээр яаж хөгжлийг бий болох эрх зүйн боломжуудыг нээж өгөх вэ гэдэг нь асуулт байна. Энэ тодруулаад хэлбэл тэр та бүхэн хатлах голын асуудал хөндөж байна. Нэг нь тэгж байгаа бол яагаад тэр дорнод аймаг дээр зүүн бүсийн төв байж болдгоо юм. Тэрийг та нар одооноос төлөвлөөд олон улсын онгоцны бодол, хойд урд өршөлтөй холбосон авто болон төмөр замын трансгэд олон асуудлыг яагаад хийж болохгүй нэ энэ судалгаа хийж гэнэ үү гэдэг нэг асуулт.